хажууд. За ороод ир заашгүй. За сайн уу миний найзаа. Чи статтай юм аа. Найз нь яг танаа хажуугаар явж илаа штэ. Сайн хүн санаагаараа гэдэг чинь тэр байхгүй юу? За яста тийм бах та тий. Хүй миний найзаа. Наад тийм муухай мөнгө годог проблемаасаа хизээ салах юм бэ? Тэгж байгаа болох байлгүй дээ. За хэдэн төгрөг гэлээ миний найз? 50,000. Нөгөө манай цахилгааныг тасалчих гээд. Тийм ээ одоо ч ингээд шууд тасалдаг болцсон юм биш үү? Тэгээл найз нь. Яана найз нь энэ их новшин дотроос олддгүй. Би бас ингэдэж шүү. Ер нь эмэгтэй хүний зан юм биш үү? Зүгэндээ юм ичээл ирээд идэг. Хүй одноо. Гэтэ хүний амьдрал айгүй сони юм а тий. Миний найз чи багтаа хичнээн сайхан хангалуун амьдралтай охин байлаа да. Ёстол нөгөө хүмүүсийн хэлдгээр торгон дүлгийдүүл тосон домсон охин байсан шүү дээ. Найз нь чамаас юм гуйгаад. Тэгсэн чи одоо хоёулагийн байрлал нь солигдсон. Йоо. Найзын бүх мөрөөдөл нь биелээд миний амьдрал яг кино шиг. Миний найзаасаа мөнгө гуйгаад. Найз дэгтэй энэ амьдралдаа гутардаг шүү дээ. Нээ хөөрхи тгий штэ гутаргаач мэдгүй байхгүй юу? Галзуу амьд шүү. Өө ашгүй найз нь олчлоо. Өдөржингөө хайлаа штэ. За хэдэн төгрөг гинэ? 50,000. Найз нь 7 хоногийн дараа л өгчин. Хүрлэгийн цалин 7 хоногийн дараа буучна гинэ. Тийм үү. Али миний найз түрээнийг барьж байгаа ч төхөө. За баярлалаа шүү. Үшээ одноо. Нөгөө цэцгээ чи яста найзыг балсан штэ. Мөнгө зээлээчгээ гуугаад тахгүй юу? Тэг яг мөнгөө зээлээд гуйхтаа найзыг нь заяа. Хөрхнөө дагнаа гүнжээ чи яста гоё мой гэдэг тахгүй. Тэгэхээр найз нь явах хөрсөндөө болоод бас өрөвдөд өгчлөө. Тэг хугацаа нь болоод мөнгө авах гэсэн чи намайг ногоон бах мэлхий зэтгий ширэкээ авгаа фиона юу мэдгүй яста доромжилж өгсөн. Яаж баларч байгаа. Харин чи яста баларсан штэ. Мань энийг барьж байгаа ч минь тэгсэн чи хүй. Одоо цагт чи ийм гоё үг гарсан юм байна. Хүн хамгийн сайн найзаа алдъя гэвэл мөнгө зээлгэнэ. Яг үнэ. Хүүхэн янз байдаг байлгүй дээ. Тийм бах тий. Али минь найздаа буцаагаад өгчихгүй юу? Баярлалаа. Тэгээ найз нь сая гинт бодлоо одноо. Би сая мөнгө зээлээд цэцгийг алдчихлаа штэ одноо. Тийм болохоор одоо найз нь чамааг алдмааргүй байна. Тийм болохоор найз нь чамд мөнгө зээлэхгүй. Үе оноо. Би оноо чи найзынхаа ярихыг сонсолдоо би ч мод долоо. Яана. Одоо хинээс мөнгө зээлнэ. Отно! Отно! Миний хайна. Намайг хардаа. Би өөрчлөгдөж юу? Нүд чихтгэл гялалцсан. Үгүй нүд юу ах цаашаа. Нүд гялцах цаашаа. За би чамд маш том мэдээ сонсох нь. Миний хайр сэтгэлдээ бариарай. Чи зүрх муутай шүү. Зүрхээ бариарай, сэтгэлдээ бариарай. За би чамд маш гоё мэдээ сонсох нь. Одноо чи сонстоо. Найз сая. Нөөтийн суглаагаар 100 сая төгрөгийн эзэн боллоо. Ачтэр бүүс 100 сая. Чи боддоо 100 сая. Амараа үстэй. Азтай юм дээ миний хайр. Чи нэр ямтаатай юм аа. Чиний минь амны хэсэг байхгүй юу? Яна, бүү ээж минь хэлдэг. Сайхан сэтгэлтэй байвал бүх юм аяндаа бүтнэ миний охин гэдэг үний юм байна хайраа. Одно чи юу гэдэг вэ? Шарт үпэлгээд өгөлөө. Шарт үпэл цаашаа. Одно чи хэвтер ажилласаа явахдаа тараад харихтаа автобусныхаа мөнгийг хэмнээд чи минь автобусан суугаад би автобус дагаж гүйгээд. Бүх юм нүд хөмсө бүх юм цамцсан хөөргээд. Биш манчаар фэйсбүүкний од юм байлээ шүү дээ. Автобус дагаж гүйдэг цолиотой хар гэдэг од юм байлээ шүү дээ. Одоо миний хайр тэгж хэлэхдэггүй заа юу. Яна хайр. Нэр амар гоцтой одно. Тэгс хүн их сони юм аа. Тэр мөнгөтэй уучгаад хүн дороо өөрчлөгддөг юм байна. Яаж юм. Сая ажил дээр өжөөс чи бөөн телевизийнхээ орж ирэл 100 сая эзэн боллоо гэж. Тэгээд наашаа гараад чамд хэлэх гээд гүйс. Ухаан санаа дин дун. Автобусан дээр ирсэн чил автобус ирдэг байж өсч. Нэг хүн гудамж хөрдөж шүү. Чи өмнө нэрээ шүртж уурал явчих юм чинь. Яаж вэ? Энэ одоо сайтны өмнө шороо бужиг нь бол хэмбэ. Уурал хонгийн кин өсгөлөө хайсан баг.
гуй нагаарт ингээд нисээ явчих юм чи. Үе болохгүй шүү хөрлөө. Яаж байгаа юм бэ чи? Хойлоо их мөнгөтэй болох тусмаа даруухан байх хэрэгтэй байхгүй юу? Нөө шинэ уян цээж өвчтэй гэж үг байдаг штэ. Чисээ юу гэсэн бэ? Шинэ уян цээж өвчтэй. Йоо энэ л өвдөд байх яаж байгаа юм бэ? Баяа. Үе хоёулаа 100 сая идгээд 1 сая төгрөгч гар дээр тавьж үзээгүй штэ хараа. Тийш дээ нэрэ бурхан нэг л өдөр харддаг юм байна адна. Чиний минь хүч, чиний минь ад. Чиний бас амны ишиг, чиний амны ишиг. Толоо. Мата. Хөрхөштэй. Хараа. Ян 7 сарын 25 ээжийн төрсөн өдөр. Манч штэ. Бид хоёрт ивэлээ өгсөн бай. Манч штэ. 250хан төгрөгөөр Манч штэ. яна би энэ дүнэмжтгүй байсан шүү дээ. Үний юм байна шүү дээ. Манч штэ. Раст. Тэнэг чи тэрийг уншаагүй штэ. Чи өөрөө унштай. Сони юм аа. Оо чи буруу уншсан байна. Энэ дараа дахин ирж үйлчлүүлээрэ гэж штэ. Доор нь тэгээ бичсэн байна. 7 сарын 25. Ээжийн төрсөн өдөр. Би ээжтэйгээ ганц хоёр үг солилцож хонёгээд явсан. Чи ганцаараа үлдсэн. Тэгтээ Хайр итгэл минь. Одоо яах вэ? Итгэж амьдэрсэн. одоо ингэсэн байхгүй та. Хогч чи заяа. Яаж хамж намайг яаж Ингэсэн юм. хамж чи намайг. Одоо чи Яа, ингээд халцсан юм чи. одоо чи яаж байгаа юм бэ чи? Хий тэр хүүхэд чи. Хий. Гүг ингэсэн байхгүй та. Чи заа. Би дэлгүүр дороод ингээд очсон. Би дэлгүүр дороод очсон. Яа. Чи яасан бэ? Намайг дуудаж сэрээсэн. Маний гаврхан байна уу? Сая наатмар хитэн золтой бүх төрлөө. Маш хартаа. Би хаана? Хүн айж тайван баг. Наад хоёр үсээ аваад ич. Хэрэгтэй. Яа, та чи хүн айж. За сонсон 100 саяг хоцсон гэсэн үү? Мацтай дурак юм дандаа гуйлгууж явждаг хүн аа. За баяр хүргэе. Ямар азтай юм бэ ч одоо. Энийг юм чи яачтай дууж чадаад байх юм. Баяуны шинж ямар хурдан орж ийнэ энэ юм чи одоо. Хөөе за баяр хүргэе. 100 саятны ихтер бас дуурж чадаад гарч юм байна энэ хоёр нэрээ. Яа. Хөөе юу ходч 100 саяг хоч юу өгөө? Яах гээд удаа хүмүүст маялаад байна. Аа? Хүн зодуулаад алуулах гэж байна. Эд юу яриад байгаа? Юу болж авсан юу? Баярлаад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Тэ шалчгнаад байгаа. Юу яриад байгаа юм? Юу хийсэн юу? Нэг муу юу? Нэг муу. Чахлаада. Тий, чахлаад. Юу гинэ? Чи сая юу хайцсан гэсэн бэ? Чахлаад. Шоколад. Ямар их шоколад. За оноо чи намайг ирж авахгүй цаадах чи намайг. Чи ирээгүй байсан юм уу? Чи ирээд ирэхгүй бол битээ цогоод байл та ямар амар сүлсээ. Юу хэрүүл болоод байгаа юм бэ? 100 саяг очиж шоколадны хэрүүлээд байгаа юм шиг үздэг чи. Би одоо 20 жил шоколадын 8 хийж штэ. Надад тийм аз таараагүй штэ. Ямар шоколад өгөө? Нэг муу бор шоколадаа. Бор ямар шоколад? Өнгөхгүй. Сүүлийн. Өнгөгүй ямар шоколад хэдийн шоколад вэ? Нэг муу юу 250. 250? Тий. 250 шоколад чи хаач байхгүй дээ. Хаан зардیں۔ Наа чи ашигтай юм шүү дээ. Бараг 100-аар худалдаад авч яваад 250 зарвал айгүй ашигтай юм шүү дээ. Хаан зарж байна уу? Хаасайгүй байгаа. Дорд үзсэн байх юм уу? Бага. Та чи ууш. Шоколадч гэх шиг ямар гоё нэр өгөөч яа. За хүнээ хажууд одноо минь нэрээ бодоорой аа. За баяр хүргэе хүрлээ. За баяр хүргэе маа. Энэ цанганы набор жаалтай нэлс. Ямар азтай юм бэ? Яа, одоо баяр хүргэе. Мо хоёр найзчээс 100 сая азтай болтойг сонсоод шууд авгаад түрээд ирлээ шүү дээ. Яасан бэ юу?
Яна шокноосоо гараагүй байгаа мó? Хөөш, гоё шууд бичлэг хийлдэ фэйсбүүкээр төхөө. Ой, манайха наашаа хараараа. Ой. За, сайн байцгаана уу найзуудаа? Фэйсбүүкийн найзуудаа, та бүхэндээ одоо 100 сая азтангийн гэр бүл ирчээд бид нар бичлэг хийж байна. Бүгд ой, хүрлээ нааш хүрээ дээрээ дөрүүлээ орё л та нааш. Мань яах юм бэ? Айгуу нөө шоколад яриг онгоо шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? За, ой, энэ хараа ихтрийнхэн дээрээ юу зүсийг харъя л та гэдэг штэ царай. Яакси бэ. За. Миний найз баярын өдөрсө дуусгаагүй байна. Бака. За бака эргээд уулзцаая. Сайн байцгаана уу? Үгүй 250 шигтад дор түүцэд байхгүй шүү дээ. Энд ямар ядаргаатай Хана тийм үгүй. энэ түүц мөцгөр монсцонсоор орохгүй да байгаа шүү дээ. Монсоо. Тийм ээ. Манай шоколад зардаг болсон юм. Бага. Би ягаа мэдгүй мэж. Мэдэнэ. Хөш. За, аюу наргийл та. Үгүй гоё баяа хоёроо. За яах вэ? Хөш хүрлээ. Чи одоо 100 саятан болчиход юу амар авгаадаа баригдсан юм шиг царай гаргаад зогсоод байгаа. Харин тий нэр хараадсэн чи энэ одоо хүрлийг барьсан царайлал зогсоод ах ёо. Аюу уул та наргийл та. Наадах чинь ганцаараа шоколад идсэн байна. Ямар амар юм хэлэх гэж байгаа юм шиг хэлдэг юм бэ? Харин тий. Яа тий. 100 саяыг хоцсон хүн ганцаараа шоколад идээд үз. Тийш тий. Тийм би бол бараг шоколад идэх юм бол тоогч 5 6 орн идсэн ч тийм ээ. Тий, гэхдээ би онцлогийн шоколад дургүй л дээ. Харж байна уу чи? Хүний Яй. шоколад дургүй. Чи бараа чи намайг авахгүй наа чи амьд Ирүүл нэг мөсөө ирээд юу ачихал та тэгээд хоёр орон зайнаас айдаг гадаа. Аяа чад яач байгаа юм бэ? Мөнгө төгрөгөө хуваах дээр бууг хэрүүл маргаа болоод байдаг үгүй юу? Чи өсчи сонсч яста хамаг хэрэг чамаас үүсэж байна. Би яац юм. Чи 7 сарын 25-ны өдөр надаар нэг тараас авахгүйснаа да. Йоо чи чимээг үж байгаа айж байгаа ярил тав шүү. Гэхдээ тэрнээс чинь болоо тэр тараас чи авчиад намайг 100 сая төгрөгийн эзэн болгоод тэрийг сая одноо уншаад бөө юм болж байна. Миний авахс нэг тараас дээр 100 сая очсон гэж юу? Юу яах юм бэ? Баяр үргийн. Йоо энэ ч одоо баярлах уу хайх уу чи ямар амар зэрэг давхцж байна. За бараа минь. Да чи тэр хариуцлагаа өөртөө хүлээж ав. Би одноогоо л гомдоморгүй. Өөр надад юу ч хэрэггүй. Хүрли юу гэсэн үг юм бэ? Би одоо тэг ундраад хэлээд ундраа битэрийн сайхан амьдрал нурж унахтгийн бага үсттэй өөш. Чи одноо өдрийн амьдрал тэгээ яах юм? Та хоёр яахавтай л амьдарч байгаа юм чи тэгээд яахав тэгэрэл дуусчил та. Энэ муу ингээд дээрлэхэд үгүй. Хоёлоо 50 саяар нь хуваах авъя л та. Над юу ч хэрэггүй. Би одноогоо л гомдоморгүй. Тэгээ юу ах юм бол одоо одноо өдрийн амьдрал нурна штэ чи бодлоо. Та хоёр амьдрал угаасаа нурман дээр л байгаа штэ. За тэгээ явж л та чи. Би ер нь очиж хэллээ. За чи байж л та өшөө чи тэнэгтэй л та. Байж л та жоо. Хоёул сэтгэл та сэтгэл яах юм бэ? Чи би одноогоо л гомдоморгүй. Хүрлээ. Надад стад гоё санаа ороод ирлээ өш. Надад өөштэй миний төлөө үхэж чадгаар нэг ястаа нэг сайн дүү байдаг байхгүй ивэлгээд та. Тэр дүүгээ дуудчих заяа. Тэгээд за чи одноог л одноо. Ивэлээ. Яасан байгаа? Яасан хаа? Би ахихад л юу хий? Гал руу орох уу? Ус руу орох уу? Амийн дүү сонсч байна. Чи наадахтайгаа нэг 90 хүн шиг танилцаад заяа. Би нэг мэдсэн юм аа. Би нэг удаа болохгүй. Би нэг уур болохгүй. Би сонсоо энэ ямар онгор агуу. Чи байж л та чи. Яах юм бэ? Чи уу гэж сонсч л та хөөе. Зодохгүй. Наа түүний зодохгүй хөөе. Чи яах би юу яах вэ? Би наатаар чинь 7 сарын 25-ны өдөр нэг тараас дагуулсан чи тэр нь 100 сая азтан болцсон байна хөөе. Чи битгий дайраад л та. Тэгэд үү шүү дээ. Одоо тэрийг хоёлаа гэр бүлдээ хийж болохгүй бөө пакт үүсгэх гээд байна. Түр юу их вэ? Чи юу шүү дээ. Энэ хэргийг даагаад гараадах заяа. Би юу? Хэрвээ тэгэх юм бол чамд 10% нөгөн за. Аха би чадахгүй. Яагаад? Би сарын өмнө хурмаа хийсэн шүү дээ. Та мэдж байгаа үстэй. Оо энэ нэг юм чи нэр хурмаа хийсэн шүү дээ. Энэ чи өдөрөө сайхан амьдарч байгаа нэр. Энэ дүүг явуул. Чи баясааг дуудаад түргэлээ түргэл. Бараа одноог би яах юм бэ? Би надад дүүнэр бол байна заяа. За сонслоо. Ойлгомжтой 10 өгсөн үү? 10% болж штэ. болж штэ. Чадлагүй яд байхаа. Гэтэ хаа юу яах вэ? 3 хоногийн дараа байж болох уу? Яах гэж юу гэсэн үг? Дүү нарийн ламд ном өвшөлсөн чи 3 хоног хүнээс юм авч болохгүй. Хүнд юм өгж болохгүй болчиход байна. Ямар сайдаа ингээ өөрөөрөө гавлчаад явж явах үү? Би ч нөгөө цайлгаа хүнд юм өгчихгүй хүнээс юм авчих гээд байна. За саягүй юм бэ чи. Гэс зөргөг дуудаад та түргэл. Яах юм бэ? Одноо зүгээрээ над дүүнэр бол байна заяа зүгээр. Аха. Сонслоо. За. Чадах уу? Чадна штэ хаа. Амжин үстэй. Амжин штэ хаа. Баталгаатай юм хийн шүү аа. Баталгаатай. За хөрлөө болцлоо. Аха 10% гэж тий. 10 сая штэ миний дүү. Баярлаа хаа. Ой. Яса. Та байсан юм уу? Сайн байна уу та? Сайн байна. Намайг таньж байна уу та? Чи хэм блэ? Ягаа би танаа охидч найз залуу одохгүй танаад ич нөө бэр гүн гэдэг байгаа. Чи яваа. Чи яваа чи. Ёо голомдож авчираа самарах чи. Одоо яах юм бэ бараа? Харин тийм ээ яг одоо дүүнэр дус. Чи ямар ч юм одног чи аргалж өгөх. Чи бол гавихгүй амьдж байгаа штэ миний найзаа. За.
Амьдэрсэн арайчтэй. Чиний буруу штэ. Юу гэсэн үг юм? Юу гэсэн үг гэж? Чи ерөөсөө өөрийгөө өөрчлөхгүй өөр нь зөнгөртөөл явуулаад байгаа үстэй. Тэгээ яах ёстой юм? Чи жоохон залтай бай. Эмэгтэй хүний дотор олон амьтад нойрсч байдیں۔ Тэднээсээ сэрээ. Юу амьтад? Юу гэж? Эмэгтэй хүний дотор чинь хулган өхөр туулай барлуу, эрвэс гахаа нохоо дахиа. Бүх амьтад унтчихэдیں۔ Тийм олноор юм. Хин айгу зөнгөрөө. Чи тэднээс аль ашигтайгээс сэрэх юм бол сайхан амьдрын штэ. Чи сайн яаж байгаа? Хүрлэгийн толгой дээр шил хагалж байна гэдэг чи юу гэсэн үг вэ? Арслан, баавга, чон, бодон чи бүх зэрлэг амьтдаас сэрээдсэн байгаа байхгүй юу? Яаж ч болохгүй байсан юм аа. За. Минь азинг те чиний хүүрхэн тийм юм гинэн бүжингээ сэрээдээ. Айгу зөнгөрөө. За, ер нь хойлоод жоо ажиллаа заа юу. Чи надад зааж өгөөрэй. Зааж өгөө. За. 250 шоколад гэж хаач байхгүй шүү дээ үгүй. 250 кофе гэж байдаг юм бэ, шампур гэж байдаг юм бэ, тараас гэж байдаг юм хаана тийм бэ үгүй. Чи хэлж шүү дээ хоёрын орд битэн гэж хэлдэг чи үгүй. Чи ямар ядаргаатай юм бэ? Траст дор түүцэнд байгаа. Траста. Траст юм уу? Оо, траст уу хасаагүй. Трастны нэмэ инэ шоколад болоод. Зяашаа цаашаа цаа. Заанашаа. Сабэ цануу сабэно. Телевизээс явж ингээс ярь авчих уу? За хэлэх үү? Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. 2016 оны 7 сарын 25-ны өдөр нүүдийн суглаагаар 100 сая төгрөг хөдөлсөн хөрлөгийг бид хүрэлцэн ирээд байна. Ингээд азтан болсон хөрлөгийн сэтгэлийг сонсъё. Яриач. Тэгсэн чинь харин тий юу яагаад за баяртай монголчуудаа. Сэтгэл нь хөдлөөд ашуугийн эхнэрээс сэтгэлийг сонсъё. За, ер нь бас энэ мөнгийг олж ирсэн өөрийнхөө нөрөг хичээл зүтгэл хөдөлмөрөөрөө олж ирсэн эзэн хүнээс нь яриаг сонсох зүйтэй болоо гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Би боддсон аа. Монголчууд маань сайхан амьдраа сай гэж би боддог. Сайхан амьдрал төрөх цорын ганц зам бол сайн хамтрагчтай байхад юм да. Тий. Та хамтрагчийн талаар бидэрт яриач. Чи хамтрагчаа нэрлэеч тэгээ. Юу монголчуудаа одоо удахгүй өвөл болно өвлөөхөн бэлтгэлийг базаасан уу? Тэгээд харин тий тэгсэн чинь нөгөө бэлтгэл өмдний үн огцом унсан байлаа. Тэрийг олж аваарай. Тэгээд манай Даншиг наадам сайхан боллоо. Морд сайхан урдлаа. Баярлаа. Сайхан байна. Амьдрал гоё юу яагаад. За баярлалаа. Олон улсын байгууллагаас та бүхнээс бэлэг гардуулахаар хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд манай Солонгос улсын Гуанжу хотын бэлгэвч үйлдвэрлэгч Sexy Och Baby компани бүтээгдэхүүнийг Монгол дахь борлуулалтыг нэмэгдүүлж рекламцсан учраас Sexy Och Baby компани зүгээс танд бүтэн жилийн трастыг хэрэглээ. Мөн 15 сая төгрөгөөр шагнаж байна. Баяр хүргээ хүрлээ. Ундраа. Би чамд нэг юм хэлье. Чамаас бас нэг юм асууя. Чи надтай биш өөр хүнтэй суусан байна гэж боддоороо заяа. Тэгсэн чи тэр чамааг хуураад нэг юм ихтэй дуулцаа тэгээд траст аваад тэгсэн чи тэр нь нөөдийн суглаад 100 сая ядсан болоод заяа. Тэгээд трастын бүтэн жилийн хэрэглээгээр хангалтаа дээрээс нь 15 сая төгрөг нэмж авсан болоод чи тэрний мөнгө нь хамаагүй шууд салах байсан те. Шууд амьдрал бол. За арайчтэй бүр хайрлаа штэ. Гол нь Үтээштэй мөнгө хэрэгтэй штэ. Тийм үстэй. Баяр хүргээ хоёлаа. За, мөн та манай сүлжээ дэргүүрээс худалдаа авалт хийж аздан болсон учраас танай гэр бүлийг бүтэн жилийн турш хүнсний хэрэглээгээр чинь хангаж байгаамаа. За, танд баяр хүргэе. Баяр хүргэе. Ундраа нөгөө ирчи дахиад бүтэн жилийн хүнсний хэрэгцээгээ хангуулчлаа штэ. Аюу. Аяахгүй яах юм бэ? Би тэгвэл бүр их хайрлаа. Бүр их хайрлах өстэй чи яст ухаантай шүү. За мөн та манай Малайз дахь Relax компаниас бүтэн жилийн турш сар болгоны $5,000 цалинтайгаар Trust бүтээгдэхүүний маань рекламд Victoria's Secret-ийн үзэсгэлэнт бүсгүйчүүдэд авах эрхэм бичгийг өгч байна. Хүрлээ. Баяр хүргэе. Ундраа $5,000 авлаа штэ сар болгоод ирж одоо хэд гэсэн $60,000 дахиад $120 сая төгрөг. Ундраа хэрвээ би хүрлийг оронд байсан бол чи бас намайг хайрлах байсан биз дээ. За яшгаа чам тийм аз байхгүй. Яалаа гэж дээ ундраа, яалаа гэж дээ хай. Үгүй би чамд бүгдийг тайлбарлая. Чи одоо сонсчээ. Чи бол гайхалтай нөхөртэй хүн шүү. Сонс. Одоо чи хүрлээр үе гэж тайраад авах хэрэг байхгүй. Одоо бүх хүчрийг задлаа. Хүрлээ чи одноод хэлдэ төрөөнийхөө хэл энэ трастыг хэн авахсныг хэлдэ одноо сонс хүрлээ наадах чи
Би ахуулаа үстэй одоо хэл. Тэ энэ ахуулсан юм аа. Тийм ээ, би ахуулсан. Энэ чи минийх байхгүй юу? Ундраа, би ахуулсан. 7 сарын 25-ны өдөр би чамд хөдөө явлаа гэж худлаа хэлсэн юм да. Худлаа хэлсэн юм да. Чи гайхаж байна уу? Хоёулаа 215 сая төгрөгийн эзэн боллоо штэ энэ харалтаа. Гайхалтай үстэй. Би чамаар ахуулсан ямар мундаг хүн бэ? И чи хөөш. Цэцгээ штэ би цэцгээтэйгээ уулзсан байхгүй юу? Хүний нөөцийн цэцгээд 5% өгнө. Гайхалтай ундраа. Хоёул одоо гадагшаа яваад хоёул өшөө олон юм үзээд хувцсуулаар аваад гоё амьдрын заяо. Бархуу гэдэг хөөхд байж. Сүлдийн нэгэн баатар болчих. Яа чи намайг хараа. Чамд гайгүй заяа чи. Чи минь яаж Яй. Яна. Ундрмаачстай хид хид амтнаа сэрийгэд гарлаа да. Яа, өстө бархууг ирээд бүрхэг боллоо. Толгой дээр нь хэдэн шид хагардаг бол. Сонсоход ч хэцүүлтэй. Тэнийг шууд л уучраа хэлээл үннээ хэлэхгүй. Ирсэн бол би ойлгоно ш. Үндэ их гэж баг. Нэх. Зодч мото. Одно гэх гэсэн нэх. Шилмэл хагалж махлаа. Яна үнэн тэнэгцээ. Ухаанаа алдсан байлээ. Юу ч хийж байгаагаа мэдэхгүй болцсон байлээ. Уучлаарай хараа. Яагаад байгаа юм бэ? Дахиж тийш тэнэгдэхгүй намайг уучлаарай. Тэгэл би чамайг багт нэг мараас авч өвчгнөө л байв гэжтэй. Бодох хэрэгтэй шүү дээ. Харин тийм ээ. Тийм зүгээр. Уучлаарай. За. Чи минь ямар ийм үдсэн биш дээ бас. Аргачихгүй дээ хөөрхий. Отно. Тэгтээ чи тэр сая энэ амьдралаа бүтнээр нэргүүлж хийх мөнгнөөс ингээд атгаал алдлаа тий. Би харин бодчих. Хоёулаа цаашдаа бие биенээ хайрлаа. Итгэж амьдрах. Итгэлээ аваад үлдчихлээ. Отно. Би чамдаа хайртай. Би бүр их хайртай. Чи яагаад байгаа юм бэ? Одоо дуртай хоолыг бэлдээдэг заяа. За. Хөөрхий дөө миний мухан 25 жилийн өмнө танилцсан тэр онгорхон охин өнөөдөр яг л янзаар би хандан өглөө болгон шинээр дурлдаг. Ээдтэй хүмүүс минь амьдралын минь хамгийн сайхан юм бол хайр. Тийм ээ. Эрчүүд минь энэ цаг мөчөөс эхлээд дэрэгдэм байгаа залуу насаан гоо зөкслөнгэн итгэлэн чамд өгсөн ханиан илүү ихээр хайрлаж яваарай. Хүмүүс ярьдгийн хүн амьдралынхаа ханыг сонгол 50% сонгосон гэж. Тэгвэл би одноогоо сонгосон доо 90% сонгосон гэж бодож явдаг юм. Бурхан минь одноог надад өгсөн танд баярлалаа. Амьдралаа. Би чамд хайртай.